Монгол Улсын засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсэг асуудлыг улсын хурл 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд улсын хурлын гишүүн Арднаас хэд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх тус байнгын хорооны санал дүгнэлт болон хуулийн төслүүдийг та бүхэнд тараасан байгаа. Улсын хурлын эрхэм гишүүдээ эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж уг хуулийн төслүүдийг баталж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.